Зарим нэг зүйлийг бид нар амьдралдаа мэддэг мөртлөө тэрийг мэдхгүй байх хандлага гарах нь айгүй амархан байдаг тийм ээ. Тэрний нэг жишээ нь ахиц өөрчлөлт гэдэг зүйлийн тухай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Кофе бодлоо. Би сайхан нэг Instagram дээр гэдэг миний Instagram-ыг дадаг бол дагаар би тэнцэнэ яг иймэрхүү бодлуудаа, сургамжуудаа дандаа хуваалцдаг байгаа. Гэхдээ би тэрэн дээр бичсэн нэг бодол нь юу байсан бэ гэхээр өөрчлөлт гэдэг бол бүр зайлшгүй, заавал болдог зүйл гэдгийг бид нэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэднийг бидний мэддэггүй ш, мэддэг юм уу бид нар бүгдээр хүссэн үсээгүй хүн дандаа өөрчлөгдөж байдаг. Цаг хугацаа тэр хэвээрээ байдгүй. Өрнөж байдаг, явж байдаг, ховсож байдаг гэдэг зүйлийг өөрчлөгдөж байдаг гэдэг зүйлийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр өөрчлөлт бол заавал. Харин ахиц гэдэг зүйл тэр өөрчлөлтийг эерэг болгох, тэр өөрчлөлтийг өөртөө хэрэгтэйгээр өөрийнхөө дараачийн илүү сайн төвшнийг бий болгох гэдэг бол заавал явагддаг зүйл. Тэгэхээр айгүй ядаргаатай зүйл. Нэг талаасаа өөрчлөлт гэдэг зүйл дандаа явагдчихэдэг, бүр заавал явж байдаг. Харин ахиц гэдэг зүйл тэр өөрчлөлтийн явцад заавал явагдах албагүй. Тэр ахиц гэдэг зүйл зайлшгүй зүйл биш. Ахиц гэдэг зүйлийг харин бид нар өөрсдөө удирдах, өөрчлөж, чиглүүлэх ёстой зүйл байдаг. Тэгэнгუთ энэ дээр нөгөө миний хэлтэн хэлснээр байна. Өөрчлөлт явж байгаа гэдэг мэдж байгаа. Тийм болохоор ахиц явж байгаа гэж үгүй. Өөрчлөлт явж байгаа болохоор ахиц явж байгаа гэсэн үг биш. Саяны хэсгийг харчаар sorry яг тэр сүлийн тэр юу бидний ойлгох хэрэгтэй зүйл гэдэг юм гэж. Бид нэр тэр акцийг өөртөө чиглүүлж тэр өөрчлөлтийн замналтаа нийцүүлэхгүй бол зүгээр суугаад ахиц гардгүй гэдгийг хэдүүлээ. Уул нь бол мэднэ. Гэхдээ өнөөдөр сануулъя гэж бодлоо. За өнөөдрийн кофе бодлоо. Та хэд юу гэж бодож байна? Санал бодлоо коммент секцэд бичээрэй. Дараач видеогоор уулзцгаая.